За хай зүрхнүүд 2026 оны өвлийн гаргалтын нилээдгүй шөөгүүлээд байгаа аниме болох Tamon B-side буюу Tamon хүн одоо хаана байна гэд бүр тасархай аниме ярьж өгөхөр бэлтгэлээ. Мэдээж 2 ангиар нь ярьж өгнө. Яагаад гэх юм бол дүнгиж гарч эхэлж байгаа. Ингээд шууд эхэлцгээе. Алдартай сонгон шалгаруулалтын нэвтрүүлгээс төрж үүнээсээ хойш асар их хурдтайгаар оргил ут гарсан хамтлаг бол мэдээж Face. 5 гишүүний бүрэлдэхүүнтэй уг хамтлаг бол Од цаашаа заа. Битүү фэнтэй одоо ямар тач тоглолтоо л хийж ах шиг байна. Энэ тоглолтыг нь ойроос биш телевизийн цаанаас гэртээ үзэж байгаа ахлах ангийн сурагч Утаге бол зүгээр улаан, ногоон, цагаан галзуу фэн. Энэ дундаасаа Face хамтлагийн Тамоныг крашлаж, хайрлаж, унаж тусдаг байхгүй юу? Гэрийнхэн ч бүр мэддэг болсон өрөөг нь харалтаа. Ерөөсө битүү Тамон күнээр амьсгалсан байгаа сте. Авч болох бүгдийг нь л мөнгө төгрөгөө өрн байж авдагч сэтгэл хангалуун. 2 жилийн өмнө л Тамон маань сонгон шалгаруулалтад орж байсан бол өдийд Од болон манджээ. За, Face хамтлагийн цэнгэлтгэд болох суглаанд цаадах чи хазаа үтсэн юм байна. Тэгсээ чи суглаандаа хочцоо. Ёо жинхэнэ гуяа алгатаал орилоо ол чарлаа ал галзуурлаа шүү баг. Утаге маань хичээлийнхээ хажуугаар хайртай шүтэнэ дэмжихийн тулд мөнгө хэрэгтэй, мөнгө олохын тулд ажил хэрэгтэй, тиймээс гэр цэвэрлэх ажил цагаар хийдэг юм л та. Гэтэл нэг айл цэвэрлдэг байсан настай их чинь гинэт олгоогоо авахулах болчоод амралтын өдөр Утаге тэр айлыг нь цэвэрлэхээр болсон. Замдаа айлынхаа эзний нэрийг хартал шүтэнийхин нэртэй адилхан байдیں۔ За угаасаа биш л байж таараа гэл яг орсоч үнэхээр мөн байдаг заа. Гэхдээ нөгөө сэргэлэн жавхаатай дог залуу биш дүнсгэр уйтгартай номой зомби шиг залуу угтд юм да. Шок үздэй те. Гүй бүр яаж ч харсан үнэхээр энэ жинхэнэ төрхөн юм болов эсвэл ятарсан болоо л ийм байгаа болов гэд хэсэгтэл эргэлзээстэй. Гэхдээ л жинхэнэ төрхөн мөн заа. Гэсэн ч сэтгэл санаагаар унгаахгүй гэл би таны өстө улаан фэн шүү гэж сэтгэлийг нь өргөх гэсэн чинь нөгөөх нь гүү би одоо ингэж шүтэн бишрэгчтэй өөрийнхөө жинхэнэ байдлаа харуулсан болохоор одоо ингэж май амьдрал сүрлээ. Би өвхөн хатна гэж авдээ. Утагээж айлч чадхаараа л сэтгэлийг нь өргөх гэж мөн чи хичээж үзэж тарж байдаг шүү. За, Face хамтлагаа хальт танилцуулчи. Хайр болон эерэг энергийг түгээгч галзуу Тамон. Энэ нэдээсээ хамгийн балчир ханхүүгийн дүр Ори. Аз жаргалтай өхөөрдөм дүрийг хариуцдаг Нацуки. Будааны бөмбөлгөнд дуртай хамтлагийн ахлагч Кейто. Байгаан л кулээрээ байдаг Кай. Үзэгдэл солигдоход Тамоны гэрт Утаге маань хоол хийж гинөө. Хөргөгч энтер нь хоовоо олсон. Хөөхий бүр сүулдэ өрөвдөөд шарсан дахиа хийж өгтөл нөгөөх нь гуйлгаж амдаа хийснэ. Энэ нэстэ яг миний дуртай тасархаа амт байна гэж мэгээд Утагегийн маань зүрхийг хаалхангаа алтна. Хэд хоногийн дараа Утаге гэртээ юм хийж яхад телевиз хартал өөрийнх нь хийж өгдөг хоолны талаар цухсгаан Тамон дурдж байхыг сонсоод дахиад л нислээ. За тэгээд гэрийг нь цэвэрлэх гээл очтол бах байдгаараа яасан гэсэн чинь бүх хамтлагийн гишүүд гэртээ байгаа гэрийн хувцастай зургнуудаа явуулна гэд өөрөө нэг хачаа юм дардсан Утагегээс тусламж гуйхад цаадагч нь бүр үнэн аргатай. Ямар гэхээр фэнүүд нь дэмжиж дивүүрээрээ даллахад угаасаа рефлексээрээ кул болчдөг болохоор тэгж хуурж хагаад нилээ эдэн дажгүй зураг дараад хүчдэг. Оройж болж баярснаа илэрхийлэл сүүлдээ Тамон ичээд хүүдийнхээ малгайгаар нүрэ таглаад нөгөөх нь ийм хайрын сайхан нүрийг битээ нуу гэж ноцолдож байгаад эвгүй байрлалтай байхад нь менежер нь орж ирээд ёстой бөө юм болж байгаа мó. Маргааш нь бүр Тамоны гэрт сталкер нэвтэрсэн инээтрэ гэсэн мэдээ хөврөөстэй. Ингээд хөөхий Тамон дээр маань хуучин өөрчлөгч чинь буцаж ирээд цэвэрлэгээ хийх болсноор хоёр талд урвайсан амьтад. Юутаж цэнгэлтгийн тоглолтын суглааны тасалбар хожсон болохоор үзээд тэг тоглолтоо мэдээж үзэлгүүл яах вэ? Тайзан дээр бол манай тав бол зүгээр л гал бүх октын зүрхийг нь зүсэж байна. Гэхдээ ийм олон хүний дундаас зөвхөн Утагегийн дэмжиж байгаа хоолой, царай нь Тамонд анзаарагдсан гэ боддоо. Тэг энийгээ ч мдээгүй Утаге яг явах гэтэл нэг хаалганаас гар гарч ирээл. Чирээ даваад орчлоо. Тэгсэн Тамон бүр яаж гээд байгаа. Утаге чи яаж аам бэ? Би дэлхийн бүх хүмүүсийг инээлгмээр хахад чи уйлаад байна. Миний хажууд намайг дэмжилдээ. Чи байхгүй бол үнэхээр болохгүй юм гэдیں۔ Утаге зүрхэн дэлбэрлээ. Харсандаач итгэж чадахгүй шүү. Харалтаа зүгээр унтаж байхдаа хүртэл Тамоныгоо зүүдлэн сэрлээ.
Удахгүй фэйс хамтлагийн гар барих ивент болох ч байгаа. Тэгээд дээр нь Утагийн маань Тамооны гэрийг дахиад цэвэрлэхээр болсон бөөн баяр яг гэрийн цэвэрлэгээл орсон биш шок. Тамоо маань тэтгэвртэй гарлаа гэд менежертэйгээ хэрүүл уруул болцсон байж идэг шүү. Учир нь Тамоо маань олон хүмүүстэй гар барина л гэж бодохоор цаанаасаа дотор нь муухай оргиод өөрийг нь дүнсгэр уйтгартай нэгэн гэдгийг бүх фэнүүд нь мэдчихвээ гэд айцтай л байгаад байгаа юм байна. Ингээд Утагийн маань дахиад л туслахаар болно. Юуны төлөө улаан фэн билет. 2 жилийн хугацаанд Тамооны орсон нэвтрүүлэг, ярилцлага, тоглолт дээрээ хийлдэг байсан вайрал өгнүүдийг нь бүгдийг бичээд авцсан. Мэдээж эдгээрийг уншаад давтаж бэлтгэхээр л болж байгаа. Гол нь Утагиатай тэрийгээ давтна. Хичнээн давтлагч гэлээ яг л бодит мэд тухайн нөхцөл байдлаас болоод дахиад л зүрх нь үнэхээр дийлэхгүй нэ хөрх юм. Мэдээж гар барих ивент дээр Утагийн ч гэсэн очно гэж амласнаар энэ өдөр дуусаад бэлдсэн өдрөлг нь эхэллээ. Яа зөндөө олон хөөрхөн гүнжлэг октод, мис октод ирсэн ээлж дараалалаараа зогсоод хүлээсээр тэгсэн яг Утагиагийн урд байсан 2 охин хэрэлдээд гай болоод ахаар нь миний Тамооны чихэнд ийм бузар муухай үгээ битгий сонсгоод бай гэж уурлсан биш гуруула тэндээс уулзаж чадалгүй хөөгдөсгий. Жаахан сэтгэлээр унсан амтай ажил дээрээ ирсэн чинь Тамоо ирсэн байдیں۔ Бүр илт гомдлоод уурлаад яагаад өнөөдөр миний гар барих өдөрлөг дээр чи ирээгүй юм? Чамайг л хүлээж ийсэн ямар сайн байгаагаа харуулмаараа исэн эдэргээл бүр нэлцэг. Энийг нь хараад дахиад л дурлаж орхино. Утагиагийн ангийнхан найзууд бас л Тамооны улаан фэн байхгүй юу? Ярен дундуура хэрвээ бидний айдол Тамоо өөр нэг шүтэн бишрэгчтэйгээ холбогдсон гэсэн мэдээлэл олж харуул тэр охиныг нь хідүүлээ нийлээд алчи. Тийм ээ, нийлээд алчи гэж нас. Хөөхий Утагийн дотроо бол өвгтлээ хайж байгаа. Энэ хоёр найзтай хилээгүй байгаа. Ээлжид цэвэрлэгээ хийх гээд ирсэн чинь Тамоо дахиад л дүнсийсэн амтан. Удахгүй алдартай царилэг залуус энгийн хувцастай ч тог байдгүй гэсэн маш том телевизийн шоунд орох ч юм байна. Даанч Тамоонд энэ малгайтай цамцнаас өөр гэрийн хувцас бараг байдгүй. Тиймээс дэлгүүр хэсэж хамтдаа хувцас авахар болж амаа. Яана энийг харстаа царайгаа харуулахгүйгээд цаасан ийм малгай өмссөн ч байх шиг улам сэжигтэй харагдаад салдгүй шүү. Мэдрэмжтэй Утагиатай явсан учраас нэлээд дажгүй хувцснууд сонгоно. Ой бас энэ зүйлд энтрийг зүүж өгөөд рамач юм аа. Дуусаад жаал амраад сууж идэл хажуутайгаа хүүхдүүдийг уцаараа тоглохыг Тамоо хараад найзуудтай байх гоё юмаа гэсэн бодол төрж байгаа нь яа харахгүй их ганцаарддаг. Тэгээ хамтлагийнхантайгаа ч гэсэн нэг их дотн биш гэдгийг итгэж байгаа. Тэгсэн чи ёо яг нөгөө хүн алж мэдхээр 2 сайн найз нь ирсэн. Энэ хиний найз залуутай болцсон юм уу? Алив харын энтер гэд яг барьж авахын даваан дээр манай хоёрстой дайлжитлаа хөтлөлцөөдөл тэндээс холдсон байдیں۔ Энэ байдлаасаа болоод Тамооныг маш том аюулд оруулж нэр хүндийг нь сэвтээж папараццид хүртүүлэгч магадлалтай байсан учраас сүгдөөл уучлалтгүй нь Тамоо хариуд нь юугжил Утагийг буруутгах хэвдээ. Айгаад байсан нэвтрүүлэгтээ ч оролцож Тамооны энгийн хувцас кул найз залуу шиг харагдсан гэх өндөр үнэлгээг авч чадсан. Гэхдээ тэгээд гэрт нь очисон чинь нүүрс шиг л амтан байна. Чаваас өөрөө хоол хийх гэж үтсэ чи гэрээ шатаангаа алдчихлээ. Сайхан цэмбэл гэж аваад хоол ундыг нь хингээ Тамооныг сэтгэлээр дэмжиж ээж итл менежер нь ирсэн алга ташсан зогсож байна. За ваавал та сэтгцийн асуудалтай Тамооныг маань нүд ирмэхийн зур өөрчилж байгаад үнэхээр их баярлаа. Тэгээд цаашид Утагийн Тамооны гэрийн ажлыг бүгдийг нь дааж аваач мундаг шүү гэдэг. Менежер нь хүртэл Тамооныг засах гээд чадаагүй хэрнээ Утагийн хормын зур чадаад байгаа мэн л да. Тамон анх 16 настай байхдаа ганцаараа Токиод ирж шалгаруулалтад орж байсан. Дүр зураг харагдана. Олны танил болсон ч менежер нь тийм ч их тоодгүй ганцаардмал нэгэн өдийг хүртэл түүнийг урамшуулж зориг өгч байгаа нь магадгүй ганцхан Утагийн баах. Тиймээс цаашид ч гэсэн Утагийн өөрийнхөө чадхаараа түнд урам зориг өгч туслахаа өөртөө амлана. Яг үнэндээ Утагийн анхнаасаа юм цоглог охин байгаагүй. Чимээгүй дүнсгэр байдалд нь найзууд нь хүртэл дургуйлгэж хинч биш юм шиг мэдрэмж авч байсан өдөр хоногуд нь Тамооныг харсан цагаас эхлээд өөрчлөгдсөн. Түүнийг мэддэг болсноос хойш өдөр бүр аз жаргалтай, хөгжилтэй, эрч хүчээр дүүрэн л өнгөрдөг байсан юм байна. Ингээд нэг л мэдхэд Тамооны мөрөөдөл нь Утагигийн ч мөрөөдөл болон хувирчээ. За ингээд Тамоон's B-side анимегийн 1-2 дугаар анги дуслаа. 7 хоногт нэг л анги гардаг учраас дараагийн 2 ангийг нь гарсан даруйд нь хурдан ярьж өгөхийг бодноо. Та нарт минь ямар санагдсан бэ? Бүгдээрээ гоё сэтгэлдээ үлдээгээрэй. Шинэ оноо хэдүүлээ илүү аз жаргалтай баяр баясгалтайгаар эхлүүлцгээе. Зүрх